Hello guys, welcome back to Reach Chara Хүзэр. Өнөөдрийнхөө бичлэгт бүгдээрээ ганц бие үхрийн орчны хүмүүсийнхаа ерөнхий энергийн төлөв байдал тэгээд дээрээс нь яг шинээр романтик харилцаан дээр партнер хүн шинээр амьдралд нь орж ирж байна уу тэрийг харцгаая. За тэгэхээр хэрвээ таны нар, сар, мандал болон Венус гарагч нь үхрийн орчинд байрласан бол энэхүү төлөв тань хамаатай гэсэн үг. Тэгээд хүмүүсийн хандаж хэлэхэд энэхүү төлөв маань ерөнхий төлөв учраас яг хүн болгоны амьдрал таарна гэж байхгүй шүү за. Тийм болохоор та анх мэдээллийг аваад хаях мэдээллийг хаяарай гэж хүсье. За одоо мэдээлэл авчирдаг охин хэнгэрүүл минь ер нь яг үхрийн орчинд ганц бие үхрийн орчныханд маань шинээр хүн орших талаар мэдээлэл өгөөч. Амьдралд нь шинээр хүн орж ирж байна уу? Талаар мэдээлэл өгөөч. Олноор уусаа хүзээр ахгүй байгаа. За ганц бие үхрийн орчныханд маань шинээр амьдралд нь хүн орж ирж байна уу? За урд нь өөрийгөө жоохон өөртөө итгэхгүй байгаад байсан юм уу? Ер нь хүмүүс чинь гадаад үзмжиндээ ч юм уу ингээд яг бид нар бусдад хүмүүстэй өөртөө харьцуулаад байдаг ч тэгээд тэрнээсээ үүдээд өөрийнхөө үнэлэмжийг буруулаад байдаг. Тэгэхээр энэ Eight of Swords гэдэг маань урд нь ингэж өөрийгөө бусдад харьцуулаад өөрийнхөө үн цэнийг ингэж доошлуулад байсан бол одоо тэрийг зогсчихсан юм гэж харагдаж байна. Тэгэхээр болцооны гэсэн доо одоо өөрийнхөө үн цэнийг юу гаднах ертөнцөөс хамааралгүй болгочихсон гэж харагдаж байна. Тэгээд Hierophant-аас харж байсан. Энэ маань яг нөө гэрлэлт тэгээд урт хугацааны тогтвортой байдлыг билэгддэг. Тэгэхээр энэ маань доошоо харж унсан учраас яг одоо бол та тийм гэрлэх ч юм уу тийм яг serious relationship яг тийм serious гэдэг чинь монголоор тийм одоо сүртэй жахаа тийм чухал холбоос үүсхийг одоо хичээхгүй байна. Зүгээр нэг casual буюу ингээд нэг урсгалаараа л яваа тийм нэг харилцаа байдаг штэ. Яг хаашаа яваад энэ одоо юм байлаа тодорхойгүй. Тэгтэл яг би бинийгээ уулзаад хараад яг зүгээр ингээд цагийг хамтдаа өнгөрүүлэх юм уу тийм харилцааг хүсэж магадгүй зүгээр гэрлэлт ч юм уу ямар нэгэн тийм найз хөвгүүн найз охин гэж би бинийгээ дуудах тийм төрлийн харилцаа биш. Зүгээр л би бинийгээ хараад заримдаа ярихгүй жагаал заримдаа яриад нэг тиймэрхүү. За тэгээд start гинэ. Тэгсэн чинь Page of Swords даашгаа харж унсан. Энэ яг шинээр холбоос контакт эднэр үүсэхгүй байна. Ямар нэгэн хүмүүстэй ч юм уу. За энийг яг тодорхойлуулъя. Танд яг ингээд романтик харилцаан дээр ярьж байгаа хүн байгаа болов уу? Яг одоо байхгүй байвал энэ нь болохоор та яг одоогийн байдлаар хинтээж ингэж контакт үүсч ярихыг хүсэхгүй байна. Occupation ажил дээр ч ингэж юм гол дүрийн залуу хүүхэд гинэ. Хүүхэд гэдэг энерги яг гинэн цайлган байхыг бэлэгддэг гэж магадгүй. Та нөгөө нэг өөрөө айгүй гинэн цайлган учраас юу яаж магадгүй гинэн цайлган учраас хүмүүс намайг ашиглах үедээ гээд айгаад болгоомжлоод ингээд романтик харилцаа үүсгэхээс жоохон зайлсхийгээд яж магадгүй л тийм. Эсвэл зарим нэг өхрөөд маань аль хэдийн нэг хүнээс ингээд хүүхэдтэй болцсон. Нэг хүнтэй хамт амьдрал зохиож байгаа хүүхэдтэй болоо тэгээд тэр хүнтэйгээ яг одоо тийм контакт үүсэхгүй байгаа юм уу? Контакт үүсэхгүй ямар ч одоо мессеж хийхгүй тэгээд дуудлага ирүүлэхгүй тийм нэг харагдаж байна. За тэгсэн чинь two coins US man одоо нөгөө нэг ажил сургууль ажил гэр бүл ажил хайр дурлал гээд амьдрал дээр чинь байгаа маш олон чухал зүйлүүдийг ингэж хооронд нь бүгдийг нэлээд амжуулахыг хүсэж байна л да. Яг энэ нөгөө юу гэвэл алиалагчиг нэг бүгдийг нөгөө гарлаараа ингэж шилжүүлэл бүхэл зүйлийг амжуулах гал нэг гэсэндээ хайр дурлалын талбар дээр та хүнтэй уулзаад ингэж контакт үүсгэж шинэ хүн ингээд амьдралд чинь орж ирсэн ч гэсэн
тэр хүндээ хамаг энерги, хамаг юмаа одоо хамаг анхаарлаа тэр хүндээ төвлөрүүлэхгүйгээр өөртөө ч гэсэн анхаарад бусад амьдралынхаа чухал зүйлүүдэд ч гэсэн анхаарч бүгдийг ингэж зохицуулахыг тэгж хүсэж байгаа юм байна. Юм тэгж чадах юм байна. За тэгээд expectation гэж юм. Ямар ч байсан өхрүүд маань ингээд ямар нэгэн хүнтэй уулзнаа гэд ингээд хүлээлттэй байна. Угаасаа шинэ хүн амьдралд нь орж ирж ингэж хүлээж юм. Тэгээд ажлын шугамар тэр хүнтэйгээ уулзах юм болов гэсэн итгэл найдвартай харагдаж байна. Ажил дээр л энэ хүнтэй таарч байх та гэж харагдаж байна. Эсвэл зарим нэг өхрүүд маань юу яаж магадгүй journey ийш тийшээ аялж адлын явдал хөөх гэж яаж магадгүй. Тэгээд тэр явцдаа шинэ хүнтэй танилцах магадaltaй гэж бас хүлээж энэ зарим нэг өхрүүд маань. За тэгээд judgment гарч ирлээ. Нэг зүйлийн талаар ингээд дүгнэлт хийх гэсэн чинь ямар ч лээсэн нэг зүйлнүүдэд дүгнэлт хийх гэсэн чинь таны яг нэг нь харахгүй мэдгүй байгаа зүйл гэнэлтэй өхрүүдийн маань харж чадаагүй байгаа зүйл энэ заримдаа нөгөө нэг хилэнцэн ордныхыг бэлэгддэг. Бас дээрээс нь cancer буюу нөгөө мэлхийн орд бас байгаа. Тэгэхээр яг хуу таны өөрийн чинь birth chart-ын дээр төрөлтийн гарган дээр зарим нэг ордууд чинь мэлхий ч юм уу хилэнцэн ордонд байрсан байх магадaltaй. Эсвэл таны шинээр амьдралд чинь орж ирж байгаа романтик харилцааны партнер чинь бас юм усны ордонд амьдардаг. Усанд амьдардаг амьтны ордтой хүн байх магадaltaй юм байна шүү. За би энэ таныг одоо яг юг judgment буюу ингэж дүгнэлт гарах гэдэг шийдвэр гарах гэдэг тэр талаар асууцгаая. За мэдээлэл авчирч байгаа охины гэрүүдэд маш их баярлалаа. Энэ нөхрийн ордныхан маань яг юуны талаар ингэж шийдвэр гаргахыг хүсэж байгаа юм бол тэр талаар тайлбарлаж өгөөч. За ингэж юу явагдаж байна? Мессеж ирж байна, бэлэг ирж байна. Юу та нэг хүнтэй шинэ хүн орж ирж байгаа нь шүү дээ тийм. Community буюу одоо яг таны эргэн тойрноос ч орж ирнэ гэж байна. Тэр найз нөхдийн хүрээлэнээс энэ хүнтэйгээ танилцаж магадгүй байна. Эсвэл найзын хүрээгээр, ажлын хүрээгээр тийм гэр бүлийн хүрээгээр ч бас нөгөө нэг аав ээжүүд нь заримдаа хүүхдүүдээ өөрсдийнхөө найзуудынхаа хүүхдүүдтэй танилцуулах гэдэг ч тийм. Тэгэхээр ямар ч лсэн огт тийм хараагүй, сонсоогүй газраас бол танилцахгүй. Яг ингээд танил хүмүүсийн унаас энэ хүнтэйгээ танилцсан. Тэгээд та хоёр ингэж юу яана, болцоонд явна. Courtship гэдэг чинь ерөнхийдөө би нэгээ ингэж кинонд урдаг ч юм уу, хоол идэхээр урдаг ч юм уу, одоо гадаа гараад гоё алхдаг ч юм уу те ингэж нөгөө болцож байгаа яг харилцааны эхний шатн дээр байна гэсэн үг. Тэгэхээр болцсон гэсэн үг би та. Тэгээд мессеж орж ирж байгаа юм. Энэ хүн танд мессеж явуулах юм байх л та анхаарад ингэж чи надад маш их таалагдж байна гэж хэлж магадгүй. Эсвэл анхаарад зүгээр сайн уу чамайг хоолнд орох цаг гэж юм уу, хоолой хамтдаа цагийг өнгөрөё гэдэг ч юм уу. Гэж ямар ч байсан минь хүний зүгээс танд мессеж гэдэг контакт үүсгэнэ. Тэгэхээр бас хажуугаар нэг бэлэг энтер өгөх юм шиг биш танд. Одоо цэцэг өгдөг ч юм уу те юу ааруул өгдөг ч юм уу. Гоё хөдөөнөөс шинэхэн ааруул ирсэн ааруул идгээд өгдөг ч юм уу те. Ямар ч айгүй сэтгэлээрээ гэж харагдаж байна да. Тэгээд усны ордны хүн яг өхрийн орд ч өөрөө юу байхгүй юу? Шороо махбод тэгээ ус чинь нөгөө нэг ус шороо махбод хоёр айгүй compatible буюу таарсан асууд. Харин ус гал ч юм уу ус агаар эсвэл үхэр яг үхэр гал хоёр юу шороо гал махбод хоёр бибитэйгээ таарсан. Шороо ус махбод хоёр бибитэйгээ таарсан. Харин шороо юу таарахгүй. Шороо юу гэдэм air хоёр таарахгүй. Яагаад вэ гэхээр нөгөө шорооч ингээд grounding energy байхгүй нэг гэсэндээ аюу тийм сууртай доороо сууртай дотроо бодолтой тийм энерги тий өхрийн орд тэгэрс нохны орд тэгээд юуны орд байгаа материйн орд тэгэл агаар махбодууд маань яадаг вэ гэхээр ингээд аюу тийм хийсчдэг
нэг одоо сонирхол нь ингээл амархан бураал нөгөө сонирхол руу очиад тэгдэг. Тэгэхээр яг нөө өхрийн ордныхан маань өөртөө айгүй тийм тогтвортой, найдвартай ингээд итгэж болох партнерыг романтик харилцаан дээр хаадаг. Тэгтэл нөгөө агаар махбодтой хүмүүс айгүй тийм хийсвэр учраас амархан сонирхол нь буурчдаг учраас яг нөө өхрийн ордныханд маань яг хүсэж байгаа тэр нөгөө нэг итгэл найдвар тогтвортой байдал болон яг 100% энэ дэр баталгаа суурийг бол өгч чадахгүй. Тийм учраас агаар шороо хоёр таардаггүй. Тэгэхээр энэ орж ирж байгаа шинээр орж ирж байгаа хүн маань усан махбодтой байна гэдэг нь бол таарж байгаагийн шинж. Тэгтээ бас тухайн хүнийхээ сар мандалт болон Венус гарагийн байршлыг харах хэрэгтэй. Тэр гаригууд нь ямар ордон дээр байрласан байна, таних ямар ордон дээр байрласан байна. Тэгээд тэрнээсээ үүсээд та хоёрын хав дундаас үүсэх романтик харилцааны ерөнхий энергийн түвшин ямар харагдаж байна. Тэрийг бас ерөнхийдөө романтик харилцаан дээр хоёр төрлийн репорт гаргаж алдаг. Нэг нь Synastry report гэж гаргадаг, нөгөөх нь Composite report гэж гаргадаг байгаа. Synastry нь болохоор хоёр хүнийхээ төрсөн одоо жил, сар, өдөр эдрийг ингэж яаж агаад гаргадаг. Тэгэхээр ямар ч байсан гол буцаад гол өхрийн ордныхаа төлөв рүү орцгоё. За тэгээд энэ усны ордонд амьдардаг ордтой хүн гэж байгаа шүү дээ, усны амьдардаг. За тэр хүний талаар хөшөөлөн мэдээлэл авъя. The moon буюу энэ шинээр орж ирж байгаа хүнийг илүү улам тодорхойлж өгөөч. Three of Cups харагдаж байна. Энэ хүнтэй яг уу тийм партийн дээр уулзаж магадгүй. Эсвэл энэ хүнтэй танилцсныхаа дараа та хоёр айгүй тийм парти үдэшлэг хинтэрт найдвартайгаа гарч орж их тэгж явж магадгүй мэн. Ер нь хамтдаа айгүй зугаатай цагийг өнгөрөөнө гэсэн үг. За тэгсэн чинь энэ хүн маань бас өмнөх романтик харилцаанаас айгүй их тийм шарах авсан хүн байна л да. Заримдаа ингэж тэнээсээ болоод юу яадаг, нойргүй хандаг. Усны ордонд амьдардаг хүмүүс угаасаа айгүй эмзэг байдаг л да. Айгүй эмзэг байдаг учраас өмнөх харилцааны шарах идэхэд айгүй хэцүү болчдаг. Тэгэхээр шороо махбодтой өхрийн орд гэдэг таны зүгээс энэ хүний шарахыг идэх зүйл хийж мэж ингэх ямар ч шаардлага байхгүй. Яагаад вэ гэхлээр бидний хариуцлага хизээч өөрний хүний шарахыг идэх байх ёсгүй. Бидний хариуцлага хизээч өөрний хүний ад жаргал байх ёсгүй. Ойлгож байна уу? Тэгэхээр энэ хүн өөрийнхөө шарахыг идгэж чадна. Тийм учраас таны зүгээс яг нэг зөвхөн хамтдаа цагийг өнгөрөөгөө л ингээл сайхан байгаал. Тэрнээс биш бол өөрийгөө зориулсан байран ч юм уу тий. Өөрийгөө одоо шархлуулсан байран энэ хүнийг ингэж идэх шаардлагагүй. За ямар ч байсан тань хандаж ирэхэд энэ хүн маань өмнөх харилцаанаасаа бол шарахтай хүн байна. Тэгээд энэ хүний үштэй тий юунд нь жинлүүр байж магадгүй юм байна шүү тий. Аль нэг юм ордон жинлүүр дээр байрлсан байх магадaltaй. Тэгээд таныг хараад айгуу тийм бие даасан хинээс ч хараат бус санхүүгээрээ цэцгэл санаагаараач оюуханаараач айгуу тийм бие даасан доктортой найдвартай хүн гэж харна. Тэгсэн ягаад усны махбодтой хүмүүс маань тийм хүмүүс дуртай байдаг вэ гэхээр нөгөө нэг тийм шороо махбод чинь ингэж усыг хасч өгдөг байхгүй хашаад ингэж ийш тийшээ явахаас ингэж холдуулдаг. Тэгэхээр яг тухайн усанд ашигтай. Ус чинь нөгөө нэг ийшээ тийшээ хамаагүй ингэ хальчих гад байдаг. Тэгэхээр хальжиг гэдэг чинь нэгсэндээ дотоод сэтгэл ертөнцийн тэр хүнд маш олон зүйлийн бодогдож байна гэсэн үг. Ерөнхийдөө бол айгүй уран зөгнөх чадвар нь сайн хөгжсөн байдаг учраас усны махбодтой хүмүүс болсон болоогүй зүйлүүдийг ингэж хооронд одоо толгой дотор ингэж төсөөлдөг. Тэгэхээр тэр болгоно үнэн юм шиг ингэж бодчих гээд байдаг. Тэгэхээр тэр тохиолдолд нь өхрийн ордныхан ч юм уу тийм шороо махбодтой хүмүүс айгүй тусалдаг гэсэн үг. Тэгж хаашаа хамаагүй ингэж явахаас нь холдуулаад тэгээд энэ хүн маань бас айгүй өгөөмөр хүн байж магадгүй маань хэнийг ингэж ядарч яваа нэг туслахыг айгүй хүсдэг. Тэгээд яг нь The Star даашаа харж унлаа. Энэ талаар мэдээлж ягаад Star маань даашаа харж унсан бэ? За мэдээлж байгаа хүн нэрүүдэд маш их баярлалаа. Courthouse, High Honor тэгэхээр шүүх хурлын танхим тэгээд өндөр одоо юу гэдэг нэр хүнд гэж харагдаж байна. Тэгэл дахиад child хүүхэд гэж гарч ирж байгаа юм.
За ямар ч байсан тийм нэг ихтгэл найдвараа алдсан инээр харагдаж байна да. Зарим нэг хүүхрүүд маань шүүх хурлаар орж иж магадгүй. Тэр шүүх хурал нь болохоор өөрсдийнхөө нэр хүндтэй холбоотой. Тэгээ бас хүүхэд харагдаад ах юм. Зарим нэг нөгөө нэг хуучны романтик харилцааны партнераас салж байгаа хүүхрүүд маань хинэн хүүхдээ өөр дээрээ авах вэ гэж шүүх хурал явагдчихэж магадгүй байна. Тэгэхээр тэрэн дээрээ жоохон ихтгэл найдвар алдсан юм болов уу? Дахин хэлэхэд энэ маань ерөөдөлөг учраас хүн болгоны амьдралд таарна гэж байхгүй. Тэгэхээр яг таарч байгаа хүнд нь хандаж хэлэхэд энэ шүүх хурал амжилттай болно. Тийм учраас та бити санаа зов гэж хэлье. Тэгээд the star даш гарч байсан. Ерөөдөл бол зарим нэг хүүхрүүд маань одоо ингэж амьдралд нь гайгүй хүн таарч баг таарахгүй байх дөө. Одоо үдийг хүртэл ингэж маш олон хүмүүс амьдралд нь орж ирсэн. Тэгээд аль нь ч тийм ойлгохтой хүн байгаагүй гэж ингэж ихтгэл найдвараа алдаад байгаа юм байна л да. Тэгэхээр энэ тохиолдолд яг бид нар өнгөрснийг ерөөсөө тэгээд мартах хэрэгтэй. Яг одоо байгаа амьдралал хамаг анхаарлаа хандуулаад яг амьдрал өшөөнөд рүү ямар гайхамшигтай зүйлүүд шийдэх одоо миний зүг рүү илгээх болт гэд ингээд цагаан сараар ч юм уу шинэ жилээр өвлийн өгнөөс бэлэг хүлээж байгаа тийм догтлсон сэтгэлээр амьдрал руу харах хэрэгтэй. Тэхих тусам таны амьдрал руу маш олон гайхамшигтай сайхан бэлгнүүд илгээгдэнэ гэсэн үг. Тэгэхээр романтик харилцаанд шинэ хүн орж ирж байгаа. За тэгээд та бүгдээ хандаж нэг зөвлөгөө өгье. Итгэл гарч ирж байна. Гурвал гарч ирж байна. Зүгийг гарч ирж байна. Тэгэхээр яг энэ шинэ хүн орж ирж байгаа. Тэгээд амьдрал чинь сайхан болно. Яг өөрт чинь таарсан заяаны ханж орж ирнэ гэдэгт итэг гэж байна. Тэгээд гурвал гарч ирж байгаа нь та хоёр маш сайхан нийттэй байна гэсэн үг. Хаач авсан гэсэн одоо нийттэй би биендээ яг таарсан асууд. Гурвал чинь нөгөө нэг хаач утсан гэсэн яг тухайн газрынхаа өнгөтөө зохицуулж ингээ нийтдэг байхгүй юу? Өөрийгөө бусдад одоо өөрийгөө бусад амьтдад нэг харуулахыг хүсдэггүй. Тэгэхээр яг нэг жоохон тийм ичимхийг хосоод байж магадгүй. Өөртөндөө л цагийг өнгөрөөх туфтай. Би битэйгээ цагийг өнгөрөөх туфтай. Бусад хүмүүстэй нэг хамт байгаад ах сонирхолтой тийм хосоод бас байж магадгүй. Тэгээд зүгийг гарч ирж байгаа нь та хоёрын одоо хурж ирж байгаа романтик харилцаач айгуу тийм амтлаг чихэрлэг байх болно гэж харагдаж байна. Та хоёр хамтдаа нөгөө нэг чихэр мэхэр идэх ч юм уу тий. Айгуу тийм чихэр идэх туртай, шоколад идэх туртай хосоод байж магадгүй. Шоколад, чихэр, маруучин ч юм уу тий амттай идэх туртай. Тэгэхээр тэр тохиолдолд бидээ шүдэндээс анхаараарай гэж хэлье. Тэгээд эсвэл чихэр идэх туртай биш бол зүгээр ингээд би бинийгаа гэсэн сэтгэлэн ч юм уу тий хэлж байгаа өгсөд нэг тийм чихэрлэг романтик байх жишээ нэ. За тэгээ ганц би бүхний ордныхандаа амжилт хүсье. Дараагийн дугаар хүртэл баяртай.